болон өөрөөгөө санаагаа тусдаасаа арай өөр гэсэн санаануудаа гараа өгөөд бусдаа тайлбарлаж байгаа. За миний хүүхдүүд мод цэцэг навч өргөн тайлж үзчихсэн үү? Үзчихсэн бол яагаад чи тарих болсон? Тарихад ямар хүндрэл бэрхшээл байсан гэдгийг хин найзуудтай ярьж өгөө. За миний Ямар ачтай.
ингээд бас машины утга, бензин ингээд нөлөөлдөг тийм. Тэгээд тийм учраас нөгөө модод ингээд тийм бохор агаар шингээд тэгээд биднес нөгөө шинээр агаар хийхдээ болно. Бусдад анхааруулахгүй манай ангийнхан ч бүр санамж хүртэл анхааруулах хүртэл гаргаж байна. Өөр анхааруулах санамж гаргах хүүхэд байна уу? За миний хүү.
яах гэж байгаа бол энэ ирж ирэх болов наав жаргал орын надад хөвчтөө энэ газар дагуулж явж байгаа юм болов уу? За миний арай өөр санаатай хөвгт байна. За миний хөө. Оо ямар мундаг юм бэ? За миний хөө. Багштай ч гэсэн санаа байна. Би ч гэсэн бас та нартай адилхан. Энэ мөчөр нь яагаад бас ингэж нэсээ явж байгаа юм бэ? Мөчөр урсан мөчөр ингэж систем артаа. Багш нь ч гэсэн бас цааш нь өсөх зорилготой бүгд үчиг юм болж ш. За энэ найзгаа санаа сонсож бүгдээ дараах. Энэ мөчөр хааш наваад байгаа. За тэгэж бодсон байна. За энэ найзгаа сонсож. За энэ үлгэрийн амны аваад байгаа юм болов уу? Явсан байна шүү дээ. За дараагийн асуултанд орсон. Миний хөлөө сайн. За одоо энэ найзтай уулзчихгүй. Уурсан гэр бүлийг дагаагүй байсан бол юу болох байсан бэ? Хоорондоо ярьчих. Би яагаад санаа За бүгд бол санаагаа энэ шиг босдоо.
зүйлийг мэдэх байсан юм байна. Өнөөдөр бидний хичээлийн зорилго маань байгаль эрхээ хаалга хамгаалах. Хаалга хүслийг хүсэлтэй болох зорилготой юм байна. За одоо багш нь зураг үзүүлсэн хамгийн гол багаар ярьсан. Өөрөөгөө санааг дэвшүүлээд